За хэдүгээр бол clause of purpose буюу зорилго заадаг байц гişийн өгүүлбэрийг англи хэлэнд бол одоо 4-ийн А гэдэг ангиллаар одоо орчуулдаг. Өөрөөр хэлбэл гол өгүүлбэр нь ясвартай байдаг, холбоостой гişийн өгүүлбэр нь арталтай байдаг. Гол өгүүлбэрийн өгүүлэгдэхүүнээс орчуулга эхлээд арагшаа ороод гişийн өгүүлбэрээ дуусгачаад буцаад одоо гол өгүүлбэрийнхаа одоо гişийн өгүүлбэр өгүүлэхүүн гişин дээр ирээд дуусдаг ангиллаар орчуулдаг ийм загвараар бол илэрхийлдэг байгаа. Ингэхдээ одоо позитив зорилго байна уу? Одоо эерэг зорилго байна уу тийм ээ? Тэгээсээ ингээсээ гэсэндээ эсвэл одоо негатив буюу сөрөг зорилго байна уу? Битгий ингээсээ бүү тэгээсээ ингэчгүн тулд инглээ гэдэг зорилгыг дэвшүүлж гэнэ үү гэдгээсээ шалтгаалаад одоо холбоосууд нь өөр өөр байдаг. Эерэг зорилгыг бол so that, сөрөг зорилгыг бол less гэдэг холбоосоор одоо ихэвчлэн дамжуулдаг байгаа. За тэгээд одоо so that-аар дамжуулсан тохиолдолд бол гишүүн өгүүлбэрийнх нь өгүүлэхүүн гишүүн нь чадамж илэрхийлдэг can мөн одоо боломж болцоо илэрхийлдэг will be able to гэдэг баймжаар дамждаг. Харин less-ийг хэрэглэсэн тохиолдолд гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүн нь дандаа үдээр дамждаг байгаа. Тэгээ бити ингээсээ ингэчгүн тулд гэдэг ч юм уу ингэж зорилгоо төвшүүлдэг байгаа. Тухайлбал одоо I'm explaining this grammar rule again and again so that you will be able to use it correctly гэж. За тэгэхээр би энэ хэл зүйн дүрмийг арагшаа орно тийм үү? Та нарыг одоо зөв хэрэглээсэй гэсэндээ дахин тайлбарлаад байгаа шүү гэж. Гэтэл негатив болгоё. Тэгэхээр I'm explaining this grammar rule again and again lest you would make a mistake гэвэл би энэ хэл зүйн дүрмийг та нарыг алдаа гаргачихъя гэсэндээ битгий алдаа гаргачаасаа гэсэндээ л дахин тайлбарлаад байгаа шүү гэж дахин тайлбарлаад байгаагийнхаа зорилгыг бол илэрхийлж байгаа юм. За энэ хоёр холбоосыг хооронд нь солих юм бол их эвгүй. So that-ийн оронд листтэй тавьчих юм бол одоо та нарыг одоо битгий зөв хэрэглээсэй гэж байгаа юм шиг болчихно. Листийн оронд so that-а тавьчвал яах нь вэ? Одоо алдаа гаргаасаа гэсэнтэй дахин тайлбарлаж гин гэж байгаа юм шиг болчихно шүү дээ. За тэгэхээр энэ хоёр өгүүлбэрийн одоо гол өгүүлбэр нь хоёулаа яг адилхан байгаа учраас нэг өгүүлбэр дотор одоо on the other hand буюу нөгөө тэгүр нөгөө талаас нь аваад үтсэх юм бол гэдэг утгатай коннектор буюу цаашаа холбоосоор холбоод нэг өгүүлбэр дотор эсрэгцсэн хоёр зорилгыг зэрэг дэвшүүлээд тэгээ одоо сайхан урт өгүүлбэр зохиогоод сурчиж бас болно. Тухайлбал одоо I'm explaining this grammar rule again and again so that you will be able to use it correctly. On the other hand, lest you would make a mistake гэвэл би энэ хэл зүйн дүрмийг та нарыг зөв хэрэглээсэй нөгөө тэгүр битгий алдаа гаргасаа гэсэндээ л буцаад гол өгүүлбэр рүү ороод дахин тайлбарлаад байгаа шүү гэж. Чимгээ always pays much attention to her appearance and personality so that her husband can take more care of her. On the other hand, lest he would get attracted to other young women гэж. За тэгэхээр чимгээ гэчээд арагшаа орох нь шүү дээ. Нөхөр нь өөрт нь илүү их анхаарал тавиалсаа. Нөгөө дээгүүр өөр залуу хүүхнүүдэд битгий татагдчихаасаа гэсэндээ л одоо гадаад төрх болон зан чанартай ихээхэн анхаарал ямаг тандуулдгаа гэж орчуулах нь шүү дээ. I always prepare for my classes very accurately so that my students will be able to get absorbed in it from their deep heart. On the other hand, lest I would make a minor mistake. За би бол хичээлүүдтэй гэчээд за тэгээд оюутнууд маань, шавнар маань хичээлд маань одоо шимтээсээ, чин сэтгэлээсээ нөгөө тэгүр одоо би тэдний жижиг сажиг алдаа гаргачихгүй юмсан гэсэндээ л хичээл болгондоо их чамбай бэлтгэдэг гэх мэтлэнгээр илэрхийлдэг байх нэ. Баярлалаа.